За үзэгчдээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдэх үеийн Одон Мөндөр сувгийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За энэхүү нэвтрүүлгийн маань Америк сургуулийн түүхийн багш Одон Мөндөр сувгийн хөтлөгч Маратхан бид хүн бэлтгэр гэдэг. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Амар амгалан аял отог аутдор гэдэг газар байгаа. Отгийнхан маань ажиллаж байна. За нөгөө хамтаа ажиллагч нь болохоор Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмийн хамт олон маань бид бүхнийг дэмжин ажиллаж байгаа. За өнөөдөр хоёулаа өнгөрсөн дугаарынхаа үргэлжлэл хийх гээд байгаа тийм. Харин тийм. Чингис хааны дүүнер. За өнгөрсөн дугаард чинь хоёулаа шууд л явчих тийм. Өнгөрсөн дугаард чинь хоёулаа нөгөө хасар хачуун хоёрын тухай ярьсан. Чингис хааны дүүнерийг ярихын тулд нэг дугаарт бол үнэхээр багтахгүй байна гэдээ ярьсан байхгүй юу. За тэгэхээр өнөөдөр болохоор Тэмүүлэн тийм бэлгүүдээ гурыг ярих юм. За мэдээж бэлгүүдээ бол бас Чингис хааны дүү их ондооч гэсэн тийм учраас энэ гурван хүнийг ярих гад бэлдсэн байгаа. За тэгээд шууд ихнээс нь явчих хоёулаа бол хачуунаас эхэлсэн учраас одоо болохоор Тэмүүг очихно. За Тэмүүг бол Исүхэ Баатрын өөлөн их хоёрын хамгийн баг хүү байхгүй отхон хүү гэсэн үг. За нүүдэлчдийн хуулиар бол хамгийн баг хүү бол эцэг эхийнхээ голомтыг сахиж үлддэг тул түүнийг очихон гал голомтын одоо гэр орны эзэн гэж хэлсэн утгатай гэсэн үг. Отхон хүү гэсэн. Чи Отчгон гэдэг нэр нь байгаад байна шүү дээ. Тийм байна. За тэгээд отчгон гэдэг нэрийг бол тайлбарыг бол янз янзаар тайлбарласан байдаг тийм. Жишээ нь бол Алтай язгуурын хэлний бол от буюу гал тэгээд чигин гэдэг нь тэгийн одоо эртний төргүүдийн одоо нөгөө нэг хаан хөө тийм. Одоо кул тэгийн гэдэг шүү дээ. Тэрнтэй яг адилхан чигин гэдэг үгийг тайлбарласан байдаг. За энэ мэтлэнгээр явах юм бол гал голомтын эзэн гэдэг утга санаа нь гарч ирж байгаа юм. За доктор Понсаг Монголын нууц товчоонд хотчхон хэмээх нэр бол нэрүү цолуу гэж энэ судалгааны бүтээлдээ бас дурдсан байдаг. За энэ судалгааны бүтээлд отчхон гэдэг бол нэр биш ээ. Харин эртний монголчуудын айл гэрийн гал голомтыг сахин үлдэх отхон хүүгүндээ олгодог тусгай цол байсан гэдгийг мэдэж олно гэж байна. Ерөнхийдөө отхон хүү гэж хэлж байгаа үг юм уу? Яг үнэ тий. За тухайлбал хэдэн хүүхдийн хамгийн багыг нь отчхон буюу голомтын эзэн хэмээн инхрийлэн дуудаж өргөмжлөл цол олгодог мэтг гэж байгаа. За Монголын нууц товчоог сайн шүүгүүд үзэх юм бол Төдөөгөн очихон, Дарида очихон, Тэмүүгэ очихон, Алтан очихон гих мэтлэнгээр одоо маш олон очихон гэсэн нэрүүд гарч ирдэг. Нэрнийх нь арталт нь очихон гэсэн үг шүү дээ отчихон гэдэг. За энэ тухай бол маш олон баримт бол бас хэлж болж байгаа юм. За жишээ нь хоёулаа зүгээр л ингээд түүхэн үйл явдлуудаас нь аваад үзье. За энэ үйл явдал дээр бол одоо бигдэр харуулж өгөх гээд байдаг. За яг энэ үедээ бол гал голомтыг нь бүс хамраарай гэж хэлдэг Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бэлгүүдийг захиж үлдээж чинь. Бэлгүүдээ бол Исүхэ Баатар Сочигээл хоёрын дундаас төрсэн одоо тэр гэр бүл гэсэн үг шүү. Тэрний гал голомт гэсэн үг байхгүй юу? Бэлгүүдээ та тийм учраас бас ингэ захиж үлдээсэн байгаа. За үүнээс гадна бас Чингис хааны авга ах Дарида гэдээ очихон байгаа. За Дарида очихон хэрээдүүдээр нийлж явсан учраас өөрөөс нь урсан гэсэн үг шүү дээ. За урсан учраас Чингис хаан хожим нь нүднээс далд болгоё гэдэг. За яг энэ үед нь бол Чингис хааны үнэнч нөхдүүд нь ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Өөрийн гал голомтоо сөнөөх мэт өргөө гэрээ эвдэх мэт гэж одоо өөрийнх нь өвөө Бардан Баатрын отхон хүү гэсэн үг шүү дээ. Исүхэ Баатрын дүү гэхээр За ийм болохоор гал голом сахигч учраас амь аврагдах, уушлагдах чухал нэг шалтгаан болсон байгаа байхгүй юу? Отхон хүү Дарида очихон гэдэг утгаараа. Тэгээ Исүхэ Баатрын нутагт одоо ингээд эцгийн чинь нутагт бол гал голом дутаагаас авсуулж одоо яваг гэл ингэж амьдулсан байгаа шүү дээ. За энэ бол гал голомтыг хүндлэх эртний монголчуудын сонгодог жишээ гэсэн үг байхгүй юу? За очихон буюу нэрийг тайлбарлах юм бол нэг иймэрхүү утга санаа гарч ирээд байдаг. За энэс өөр одоо маш олноор бас задрах бах ялангуяа хэл шинжилгээний хувьд бол одоо Алтай язгуурын хэлээр бол задлсан энэ нэр тамиянууд бас байгаад байдаг. За үүнээс гадна Тэмүүгэ. За Тэмүүгэ гэдэг нэрийг бол Тэмүүгэ очихон гэж бичсэн. Тэмүүгэ гэж одоо нэрийг хоёр янзаар бичсэн байдаг гэхгүй Монголын нууц товчоонд. За судрын чуулганч мөн адил Тэмүүгэ очихон гэж бичсэн байгаа юм. За тэгээ доктор Алтан сүх бол уг нэрийг бол Тэмүүгэ гэдэг нь ерөнхийдөө багсгсан өхөөрдөж инхрийлсэн нэр бөгөөд гэ дагуур одоо Тэмүүгэ гэдэг дагуур байгаа шүү дээ. За энэ нь бол Тэмүүгэ нэр нь бол бяцхан Тэмүү буюу бяцхан төмөр гэсэн утгатай гэж байгаа. Одоо Тэмүүжин гэдэг нэрийг чинь төмөрчин гэдэг ч одоо ингэж нэг гаргаж ирээд байгаа шүү дээ. За энтэй адилхан Тэмүүгэ гэдэг бол бяцхан төмөр гэсэн утга санааг илэрхийлж байна. За багнаас бусад ах дүү нартайгаа бол мэдээж Тэмүүгийнх бол адилхан байгаа. За энийг бол хоёулаа хасар дээрч ярьчихсан хажуун дээр ч ярьчихсан За бүгд яг адилхан л хувь тавиланг туулсан ах дүүнэр шүү дээ төрсэн. За учир нь бол нэг юм байгаад байдаг. Монголын нууц товчоонд бол Тэмүүгийг бас янз янзаар төрсөлж хэлсэн байдаг байхгүй. За Тэмүүгийг төрсөлж хэлэхдээ бол өдөр онтож шүн хэвтдэг, эрэх танхил гэж хэлсэн байгаа. Жамх нөгөө
Таян хаанд хүмүүсийг тайлбарлаж хэлж байдаг шүү дээ. Тэгт нь бас асуухт нь тэгж хэлдэг байхгүй. Гэж жоохон хошигнсон маягтай хэлсэн мөртлөө яг дайн байлдаан болоход огт хоцордгүй гэж одоо түүний зүрх зэргийг бас үнэлж хэлсэн байгаа байхгүй. За тэгээ Тэмүүгийн отчгоны одоо ингээд ер нь ингээд яваад те ингээд түүхүүд ингээд судлаад үзээд байх юм бол 1204 онд бол 8-5 дорн зүүгийн цөөхөн монголчуудыг эзлэн авъя те хэмээн үг бичсэн байдаг шүү дээ. Энэ цөөхөн хэдэн монголчууд омогдох бол тэдний хоромсог саадгийг нь хурааж авъя гэж ингээд хэлсэн чинь хөгсөөс Гүрбээсөө хата хэлдэж штэ. Тэднийг бүгдийг нь олзолж ир нааш нь битээ авчираарай. Ганц хүү одоо гоо үзэсгэлэнтэй эмэгтэй тий охтуудыг нь авчир гэл. Энэ мэтлэнгээр хэлээд байдаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр цаана болвол ер нь Таян хаан 8 улс тий хамаг Монголдо дайн зарлчлаа штэ. За энийг нь болохоор Онгууд аймгийн удирдагчтэй илч явуулаад за ингээд 8 та нарт ингээд байлдах гэж шүү гэдэг зүйлийг Чингис хааныг тий их ав хамар хийгээд явж байгаа үед нь хэлдэг. За энтэй холбоотойгоор яасан бэ гэхэлэр яах вэ гэдэг асуулт яригдж байгаа байхгүй. За яг энэ үед нь бол маш олон ноёдууд ингэж хэлсэн байна. За одоо бол хаврын тарчиг цаг байна. Бидний мал тий мал одоо туранхай байна. Агт бол бас тарах твэрхэ аваагүй байна. Тийм учраас одоо яах арга байхгүй. Намар адуу таргалахаар дайнд явъя гэж байгаа байхгүй. За энэ утга санааг хэлсэн чинь очихн ноён шууд өгүүлдэг байхгүй. Агтыг туранхай гэж шалтгаалж яаж болох юм бэ? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсчоод бид нар зүгээр сууж болох юм уу? Тэ нэгд ийм мэдээ сонссон тул даруй одоо дайнд мордё гэж байгаа байхгүй. Ингээ хөдөлгөө зүгээр сууж байгаад Таян хаанд автдах юм бол энэ газар монголчууд Таян хаанд эздэгцэн гэх муу нэр үлдэх юм шүү. Байлцны хон тэд дийлэх, бид дийлэх аль нь болохыг ганцхан мөнх тэнгэр мэднэ гэж байгаа юм. За энэ мэдээг хэлсэн тэр ноёдын санааг эргүүлж гэсэн үг шүү дээ тий. За их хурлаа ноёдын санааг эргүүлсэн. За энэ нь бас нөгөө хүмүүст нөлөөлсөн гэсэн үг. За тэгээ бас бэлгүүдэгийн бас ярьсан үг байгаа. Тэр бэлгүүдэд дээр ярив тий. За ингээд яасан бэ гэхээр дайнд орох шийдвэр гаргаж байгаа. Энэ дайнд нөгөө Таян хааныг ялж байгаа тий айлгаж одоо зүрхийг нөхүүлж ялж байгаа энэ үйл явдал болж байгаа байхгүй. За тэгээ Тэмүүгийн отчгоны бас хамгийн хийсэн чухал зүйл бол гол гавьяа бол тий Монгол улсын төрийг нь бас нэг эргэлтнээс аварсан байдаг. Төрийн эргэлтээс гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хасрын одоо ингээ хэсэгт байгаа шүү дээ тий. Тэв тэнгэр буюу хөгчөө бөө хасрыг Чингис хаантай муулцулсан шүү дээ. За ингээд ерөнхийдөө Чингис хаан тэр үгэнд нь итгэдэг хасарч бас тий гомдоод одоо ингээ баг ингээ нулимстай босч явал 3 хоног алга болсон чинь араас нь баривчилж авчираад энэ үйл явдал болдог шүү дээ. За энэ үйл явдлын дараа болвол хонхны 7 хүүгийн одоо гол дундах нь болох Тэв тэнгэр тий. За энэ нь болохоор яасан бэ гэхээр дараагийнхаа байгаар очихн сонгосон байгаа байхгүй. За тэр юу гэсэн бэ гэхээр ер нь болвол ингэсэн байгаа юм. Яг тухайн үед бол ингээл бүх хүмүүс Тэв тэнгэрийн тал руу ингэж бөөгнөж эхэлжсэн байгаа байхгүй. За тэгээд Чингис хааны одоо баг ингээд актны хорооноос ч ингээ олон хүн Тэв тэнгэрийн зүг рүү ингэж хуран цугларч Тэв тэнгэр захирагдаж байгаа гэсэн үг. За тэгээд бас яг очихн ноёны одоо Тэмүүгийн гэсэн үг шүү дээ. Харьяат иргэд бол Тэв тэнгэрд очсон байгаа байхгүй. За гэтэл очихн ноён зүгээр ингээ харьяат иргэдүүдэд хараад сууж байгаад өгөх юм уу тийм байхгүй шүү дээ. За тэнгууд нь очихн ноён ингээд тийшээгээ явсан иргэдээ болохоор авчруулахаар сохор нэрт илчийг явуулсан байна. Гэтэл нөгөө сохор нэрт чинь би отгон ноёны илч байна те. Одоо манай ард иргэдийг ингээ буцааж өг гэд хэлсэн чинь хонхны 7 хүү тэр дундаа одоо нөгөө Тэв тэнгэр те ингэсэн байгаа байхгүй. Очихн та хоёр их илч явуулдаг болжээ гэд тэгээ сохор гэд нэрт илчийг нөгөө 7 ах トゥ хоёр бүлэглэн зодсон байгаа байхгүй. За ингээ зодонгуудаа морийг нь хурааж аваад имэйлийг нь өөрт нь үүрүүлээд явуулсан байгаа. За ингээ өөрөд явуулангууд чинь нөгөө чинь ирээд хэлж байгаа шүү дээ. За тэнгууд нь очихн ноён яасан одоо те сонин хүмүүсээ гэж бодонгуудаа маргааш өглөө нь өөр очиж байгаа байхгүй. За тэнгуудаа илч юу яаж байгаа те. Одоо ингээ очингуудаа би одоо те өөрийнхөө одоо иргэнээ авъя гэж утсан сохор нэрт илчийг явуулсан чинь илчийг мань зодоод явуулсан байна. Одоо би өөрөө ирлээ гэж байгаа байхгүй. Өөрөө илч одоо ингээ ард иргэдээ авахаар ирлээ гэсэн чинь нөгөө 7 хонхтон очихн ноён те гэдэг одоо хүнийг чинь одоо Тэмүүг гэсэн үг шүү дээ. Энд тэндээс ингээ хааж бүсэл зогсож жагаад илч сохрыг илгээдэг чинь зөв гэж хэлж байгаа байхгүй. За ингээ зүвгээд бүгд тэрийг бараг ханцуу манцуугаа шаамдаад ингээ бүслэд авч байгаа байхгүй. За тэр нь бол бас л зодох гэдэг гэсэн үг шүү дээ. За яг энэ үед нь бол очихн ноён бол айсандаа тий. За миний одоо ингээ буруу гэсэн бурууга хүлээсэн байгаа байхгүй. Илчилгээс минь буруу боллоо гэд. Гэтэл хонхны 7 хүүг нь бурууга мэдсэн бол намжилж сүгд гэсэн баг. За ингээд Минлэг эцгийн араас Чингис хааны баг дүү отголжин ноён тий очихн ноёныг Тэмүүгийг мөргүүлж байгаа. Сүгдүүлсэн гэсэн үг шүү дээ. За тэгээд очихн ноён бол иргэнээ авч чадсангүй буцаж одоо маргааш өглөө эрт те Чингис хааныг бүр босоогүй байхад нь гэрлүүн орж байгаа байхгүй. За ингээ гэрлүүн оронгуудаа хэлсэн байдаг. 9 хилдэн иргэн Тэв тэнгэрт одоо чуулалдаж тийшээ очиж байна. Тэв тэнгэрээс харьяат иргэнээ авахар сохор илчийг явуулав. Илч сохор зодууч имэйлээ үүрч явган ирсэнд би өөрөө очвол 7 хонхот нь намайг энэ тэнд мэн те хааж тулгаж буруу хүлээлгэн намжуулж сүгдүүлв. Тэв тэнгэрийн хойноос те ингээд сүгдүүлвэ гэж ингэж хэлээд бүр үйсэн байгаа байхгүй. Хин хай.
Тэ хин одоо эзэн гэдэг зүйлийг өгч штэ. За Чингис хаан болоод яг үг хэлхийнх нь өмнө бүртээ өвчин орон дотроосоо босоод заяа. Үндийж жагаад одоо ингээд юугаар гэж өвчүүгөө гэж байгаа. Хүнлээр ингээд дараад гэж байгаа байхгүй. Дарж жагаад ингээд үндийж байгаа гэсэн. За өвчүүгөө бүрж гэж байгаа байхгүй. За энэ өгүүлбэр дээр хоёул ахаад нэг фокуслж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголын нус товчоог отолжин ноёныг зохиосон гэж ярьдаг тохиолдлууд байдаг. Тэрний нэг гаргалгаа нь энэ өгүүлбэр юм. Тэр нь юу гэхээр энэ нарийн үзэгдлийг гэсэн үг шүү дээ, тэ. Өөр хин харах юм бэ гэсэн үг байхгүй. Монголын нус товчоонд ингээд бичсэн байж тээ. Ингээд бичсэн. Тийм байна тий. Тэр дотор Чингис хааны одоо ингээд хамгийн дотны хүн орж тэ яг энэ үйл явдлыг харна. Бүртөө өвчний сая дээр нэг өвчүүгөө дарж байгаа хэсгийг харна. Хажууд нь харсан гэдэг үг байгаа байхгүй. Харсан хүн л энийг ингээд бичсэн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр отчгол ноён бол Монголын нус товчоог зохиосон гэдэг нэг одоо жишээ нь энэ. За энэ зүгээр ингээд жишээ болгоод үлдээч тэ. За яг ингээд очихн ноёныг ойлгохыг нь үзсэн бол ойлсон нэг нь үзээд те одоо бүртөө өвч ингээд юу хэлж байгаа байхгүй нулимс сургаагаад хэлж байгаа. Тэд хонхтноор яасан хэцүү хүмүүс үлээ. Урд хасрыг бүслэн жанцсан, зодсон. Одоо ч бас очихныг те яагаад хойноос нь сүгдүүлв? Энэ ямар ёс вэ? Чамааг те бэлхэн амьд байхад ой нарс мэт олон сайхан дүүнэрийг чинь ингэж дарлаж байна. Үүнээс хойш тэд үүл мэт биеийг чинь үгүй болж одвол үлдсэн их улсыг чинь үр хүүхдүүдээр чинь мэдүүлэх үү. Сүүлийн цагт тэд сүлд гигэн биеийг чинь сүүдэр болж одвол сүрг их улсыг чинь сүйтгэхэд хүрэх биш үү. Өндөр уулын нарс мэт өнөр сайхан дүүнэрийг чинь өшин дарлаж тэд өсөж боожж амжаагүй өчүүхэн хідэн хүүхдэд чинь өргөн улсыг чинь мэдүүлэх үү. Гэ одоо шүлгэлж хэлж байгаа байхгүй. Яасаг хэцүү хонхтнор үлээгээ те дүүнараа ингэж дарлахыг үзээр байгаад зүгээр өнгөрүүлэх хүчий. Гэт бүртээ өвчин нулимс цувруулж хэлсэн гэж байгаа байхгүй. За энэ үед нь бол Чингис хаан нэлээд сайн бодож байгаа шүү дээ. Тэгээ очихн ноён яг тэр үед нь бол босож нулимсаа арчаад те. Ингээд арчаад ингээд байж байгаа шүү дээ. Энэ үед нь Чингис хаан шууд хэлж байгаа байхгүй. Тэв тэнгэр яг одоо ярина. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд гэж Чингис хаан хэлсэн байгаа байхгүй. За тэгэн гут нь тэв тэнгэр яасан бэ гэхлээр яг гадаа нь те. Бас тэр тэв тэнгэр гинэ очихн ноён шүү дээ. Очихн ноён өөр 3 бүх бэлдүүлсэн байна. За ингээ 3 бүх бэлдүүлээд гадаа үүдэнд бэлэн байлгаж байгаа байхгүй суулгаж байгаа. За тэгсэн чинь нөгөө мэдлэг эцэг хонхны 7 хүүхдүүд агуулад ирсэн. За 90 нь тэв тэнгэр бол яг нөгөө гэрийн тэр баруун талаар нь те ингээд сууж байгаа байхгүй. Яг ингээ сууж байхад нь очихн ноён гаднаас орж ирэн гутаа те. Өчтөр чи намайг намжуулсан билүү те. Одоо хоёулаа хүчээ үзье гэсэн байгаа байхгүй. Хүчээ үзье гэдэг. Тэгээ одоо ингээ барьж аваад одоо нэг заанталцах те одоо ингээд дээлийнх нэнгэрээс нь татаад авна штэ. Тэгүн гут нөө тэв тэнгэр ч гэсэн ингээд барьж авч ирсэн чи малгай нь унсан баг. Малгайны голомтон дээр унсан гэж аах. Гэрийн голомтон дээр унсан чинь газ нөгөө мэдлэг эцэг чинь аваад өнөрлөд унсан гутаа ингэртэй хийсэн гэж байгаа. За тэгэл мэдлэг хэнийг тэв тэнгэр гэж штэ те. Бөөг татаад ингээ гаргаад ирсэн байгаа. За ингээ гаргаж ирэн гутаа нөгөө урд бэлдсэн ёсоор нөгөө 3 бүхөөрөө бариулж авч жагаад тэгээд буцаад ороод ирдэг. Буцаж орж ирэн гутаа яасан бэ гэхээр энэ өчтөр намайг ингээ те намжуулж сүгдүүлэхдээ их омглон байгаад исэн чинь одоо гарч хүчээ үзье гэсэн чинь байшлаад баширлаад хэвтжин гэж хэлж байгаа байхгүй. За энэ үгнээс нь те тэв тэнгэр одоо ингээ нас орчлаа гэдгийг болвол мэдлэг эцэг маш сайн мэдсэн байгаа байхгүй. За мэдчихэд яасан бэ гэхээр мэдлэг эцэг учрыг нь ойлгон гутаа бас нулимс сунгааж ингэж хэлсэн байдаг. Уужим их газрыг довын төдий байхад уулзч нөхөрлсөн билээ би. Усан их мөрнийг горхийн төдий байхад учирч танилцсан билээ би. Гэхдээ хонхны 6 хүүгүүдтэй үүдийг нь хаагаад голомтыг нь тойроод ханцуугаа бүгд ингээд шууд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр гэр дотор Чингис хаан байгаа шүү дээ тийм ээ. За тэгэн гут нь Чингис хаан бачимдаад шахагдж эхлэн гутаа зайл гарыг гэсэн гэж байгаа байхгүй. За ингээ гараад ирсэн чинь яг нэг ойр орчимднаас нэг хорчин торгууд те одоо нэг хишгтэн цэргүүд бүгдээр ингээ тойроод хамгаалаад авчих. За тэв тэнгэрийг одоо ингээ огсорсон тэрэгнийг ингээ адагтан те ингээ харсан чинь нурууг нь хуглаад орхисныг нь Чингис хаан үзээд арын гэрүүдээс нэг гэр авчруулад дээр нь бариулж байгаа байхгүй. За тэгэн гутаа хөсгөө бэлд эндээс нүвэ гэж хэлж байгаа. За ингээд эндээс те нүгөд явсан. Тэв тэнгэрийн тавьсан гэрийн үрхийг бүтээж үүдийг нь дарж хүнээр сахиулсан баг. За ингээ 3 дугаар шүн үүр цайж байхад гэрийн үрх нээгдэж тэв тэнгэрийн бие үгүй болсон. За нэгтэлж үзвэл үнэхээр түүний одоо үнэн хөөрөнтэй алга байсан баг. За яг энэ хэсэг Монголын нус товчоог нөгөө нэг Библиэтэй айгүй адилхан байгаад гэдгээ яриад байдаг шүү дээ. Бас энэ бас нэг жишээ шүү зөв жишээ. Гэтэ хоёлоо одоо яг үндсэн очихн ноён дээр явж байгаа учраас энэ хэсгийг ингээд алхасаад явчих те хүмүүс зөв сонирхлоо гэж үзээд. За Чингис хаан яг энэ үед нь өгүүлсэн байгаа. Хэлж байгаа. Тэв тэнгэр миний дүүн нарт гар хүл хөрсөн тул те миний дүүнэрийн хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нэцэж түүний ам би хоёулангийн тэнгэр авч одлоо гэж хэлсэн байна.
амар чухал хэлсэн байгаа сте тий. За гэтэл энэ дээр бас нэг санаа гарч ирдэг. Тэр нь юу вэ гэхээр Чингис хааныг өөрийг нь бас бөөмөргөлдөө үнэлдэг. Гэхдээ өөрөө бас бөө байсан байх. Ягаад гэвэл тэр Тэд-Тэнгэр гэдэг хүнийг төрийн их зарим тий энэ хүнийг одоо ингээд сая баг ингээд алчлаа ш та тий бүгдээр нийлж байгаа. Бүгдээр нийлэх жоох дүүтэйг нийлж байгаа. За тэгэхэд бол тэр нөгөө нэг тэндээс ирэх одоо юмыг нь өөрөө даах чадвартай гэсэн нэг санаа бас явж идэг шүү тий. За тэгээ цааш нь үргэлжлүүлээ Чингис хаан та нарын ийм зан гарахыг мэдсэн болвол та нарыг аль хэдийн тий жамуух алтан хучир нарын адил болгох билээ. Мэнлэг эцгийг те ер нь бол ингээ буруу шаж донгодож хэлж байгаа байхгүй. Өглөөс ирснээ үдэш мартаж, үдэш хэлснээ өглөө ингээ мартаж явбал ичгүүртэй биш шүү. Урд хэлснээ хатуу барьж явбал дээр биш шүү. Гэд бас зарлиг болгоод ааш авираа татаж явсан бол мэнлэг эцгийн урагта хэн тэнцэх вүлээ те гэж хэлсэн. Мэнлэг эцгийн одоо зовж явахад нь тусалж исэн тэр тусыг л хариулж энд байлгаад байна гэсэн үг юм байна шүү дээ тий. Одоо гаргаж байгаа үйлдэлүүдийн төвчээд яана л гэсэн үг юм байна шүү дээ. Тэрнээс үш аль хэдийн алтан учир шиг болох ёстой байсан гэдгийг юм хэлж байгаа байхгүй. За ингээд энэ үйл явдлаас хойшоо бол Тэд-Тэнгэрийн тий үгүй болсноос хонхны хүүгүүд бол номхорсон гэж байгаа. За нөгөө Тэд-Тэнгэр байсан үед л хонхны одоо ингээд олон хүүхэд чинь баг Чингис хааны актны хорооноос ч илүү хүн амтан зөвлүүлээд дүүнэрийнх нь хүмүүсийг татаж аваад төрд хооронд нь одоо тий хор хутгаад гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйл хийсэн юм шиг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Тэд-Тэнгэрийн чинь бас сүулт нэг тэгээд идэг үстэй нөгөө мөнх хааныг үлээ тий. Дараагийн сойрхох хаан хүчтэй гэж хэлж исэн гэдэг үлээ тийм юм байгаад байдаг тий бас. Тэр биш тэр чинь Бат хааны хэлсэн үг баха. Бат хааныг уу? Хувлаа хааныг бол бас Чингис хаан өөрөө хэлсэн байдаг. Олноороо одоо тийм хувлаа өнгөгийг сонсохдгоо. Хувлаа бол үнэхээр сэцэн юм а гэд хэлж идэг байхгүй. За хоёул хамтран ажиллаж ярьж байгаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар амар, амгалан, аял отог аутдорын хамт олон маань ажиллаж байна. За ер нь бол отог гэж нэлж байна. Отог гэдэг бол одоо хүмүүс нөгөө сүүлийн үед бид нар нөгөө ийм үгээр эхлэх мэт байна л да. Ангийн отог гэдэг ч юм уу те. Эсвэл юу гэдэг тиймэрхүү утгаал ойлгоод байна л да. Ер нь отог гэдэг чинь отоглох гэдэг чинь. 7 отогхийг захирах гэдэг ч юм уу. Тэр чинь нэг ийм хүрээлэн байгаа ч юм уу нэг ийм төв газрыг хилээд байна шүү дээ те. За ер нь бол иймэрхүү утга агуулгатай ийм нэр байгаа даа те. Отог гэдэг нэр маань бол бид нар засаг сахарны нэгж. Бүр засаг сахарны нэгж явах юм байна те. За тэгвэл отог гэж манайхаа айгуу тод бас тогтохоор болсон баха. За ер нь бол отог гэдэг газар маань юу ийдин гэхэлэр амар амгалан аял гэдэг байгаа зү те. Итгэл даах аяны майхнууд. За түүнийг отгоос сонгоорой. Монголын эрсдэс цаг уурт 18 жилийн турш батлагдсан майхан байдаг. Тал нутаг уул хангаан салхи шуурга аадар мөндрийг ажирахгүй даван туулж чанар найдвартай байдал үнц нь ая тухыг аялагч олондоо мэдрүүлсээр ирсэн хамгийн шилдэг майхан бол отог майхан гэж хэлж байгаа. Бид Тайваны турбо тент майхнуудыг Монголын цаг уурт тохируулан сайжруулалт хөгжүүлдэхийн үйлдвэрийн баталгаа сэлбэг засвар үйлчилгээг санал болгож байна. За хормын дотор босоод ирдэг гэр бүлийн аялалд бүрэн дүүрэн тохирсон орон зай томтой шилдэг майхнуудыг та отог аяны дэлгүүрийн зайсан миний дэлгүүрийн гадаах төв дэлгүүр болон Асаа циркийн гадна талбай сансрын E-Mart-ын гадаа талбар дээр өөрийн биеэр очиж үзээд тэгээ бас тайлбарлуулад сонгоод аваарай гэж одоо урьж байна. За төв салбар нь гэх юм бол зайсангийн уулзуу одоо хөдөө аж ахуйн сургуулийн ертөнцийн зүгээр хойтолд байгаа тий. За тэнд бол отог аяны дэлгүүр төв салбар нь байрлаж байна. За тэгээд Асаа цирк дээр бас задгаа талбайд нь байрлаж байна. Алтан жолоогийн нөгөө хажуудлын гадна талбай гэж шүү тэнд нь гин. Тэгээд Чингисийн E-Mart-ын гадаа талбай дээр байрлаж байна. За Facebook хуудас нь бол отог outdoor гэж бичих юм бол гараад ирнэ. Мөн отог outdoor.com гэх юм бол сайт нь байгаа юм байна. Дэлгэнгүй мэдээллийг 7014 14 тэгтэг 7014 14 тэгтэг 94 96 50 50 гэсэн дугаараас аваарай. Одоо тэгээ сүүлийн үед нэг ийм юм болоод байна л да. Бид хэд нөгөө аялал зугаалга гэдэг ч юм уу иймэрхүү юмд нэг аяллаа цаг эхэлж ийн гэл одоо 100 аялдаг юм шиг л бодоод байгаа байхгүй. За мэдээж үнэ хүүхдүүд хичээл амарчж байгаа. Тэгээ эцэг эхчүүдэд бас нэг хэд хоног амрах боломж нь наадмаар арай олон хоног таардаг учраас л аялаад байгаа. Тэрнээс биш яг одоо нөгөө аялал гэдэг зүйлийн тэр аялахад хүн юу аваад нэхэ тэр амар амгалан тайван одоо юу гэдгийг сайхан уул хангаадаа гарах гэдэг ч юм ийм юм болоод байна. Тэгин гууд ганц тэгэлдэг байсан асуудал юу байхгүй. Хавар, намрын байгуул бол үзэсгэлэнтэй. Хаврын байгуулж үзэсгэлэнтэй. Дээрээс нь өвлийн аялал жуулчлал айгүй их одоо болоод байгаа. Тэгэхээр нөгөө өвлийн майхнууд бас энэ отог дэлгүүртэр маань бас байдаг юм байлээ шүү. Тэгэхээр нөгөө өвөл загсанд явах ч юм уу, өвөл одоо зураг авалтаар явдаг ч гэдэг юм уу, өвөл хангаан зураг дардаг, амтны зураг дардаг ч гэдэг юм уу. Энэ хүмүүс маань өвлийн гоё тийм зузаан бас майхнуудыг отог аутдорын хамт олон маань санал болгодог юм байлээ шүү. Би зүгээр саяныхын нэмэлтээр хэлчихэж байгаа. За тэгээд аяллаа дэлгүүрл учраас нөгөө нэг усны гутал, за тэгээд нөгөө хасах 60 хэдэн градусын нөгөө нэг ямар гутал гэдэг лээ, отог гэдэг лээ. Тийм гутал нь хүртэл бас байгаа. Ийм хамт олон байгаа. Айгу гоё хэрэгслүүд харагдаад байна шүү дээ, тий бас. Тийм зургууд нь гарч байна. За. За отог аутдорын хамт олондоо талархснаа илэрхийлье. Баярлалаа. Гоё юм байна, гоё харагч шүү. За баярлалаа.
За 1206 их Монгол улс байгуулагдсан. За. За энэ үед бол Чингис хаан өөрийнхөө дүүнэр болон тий одоо ингээд хүмүүст ингээд иргэн хуваарлж өгсөн. Энэ үед бол Тэмүгийн очиход гал голомтын эзэн гэдэг утгаараа хамгийн их иргэн буюу 100000 одоо тий иргэн зарим тохиолдолд үрх гэж ингэж яриад байдаг тий. Нэг түмэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр язгуун нутаг дээр үлдэж байна бүр. Тэгэн гутаа яг нөгөө Монголын зүүн хэсэг болох тий буур нуур болон халах голоос зүүн тишиг хянганы нурууг гэж эзэмшил нутаг болгож үлдээж байгаа байхгүй. За тэгтэл бас нэг зүйл байгаа. Тэрний юу гэхээр Чингис хаан баруун зүгийн аян дайныг хийсэн. За энэ аян дайнуудыг хийхдээ 29 улс руу довтлсон тий. Дараа нь бас алтан улс руу бас ингэ довтлсон. Дараа нь алтан улс руу довтлоо дараа нь 29 руу довтлсон шүү дээ. За энэ үед бол очих ноён юу хийжсэн бэ гэхээр яг уугуул Монгол нутгаа сахиж үлдээд иддэг гэсэн. Тэр нөгөө төрийн их гал голомтыг очих ноён дүүдээ сахиж үлдээж ийнэ гэж байгаа байхгүй. За энэ үйл явдал хожим мөнх хааны үеч гэсэн нөгөө ариг бүхэд үлдээж байгаа. Тэрний юу гэхээр хэрвээ мөнх хаанд янз бүрийн болох юм бол ариг бүх хаан болно гэсэн утга санааг илэрхийлж байгаа байхгүй. Хинтэй адилхан зүйл байж магадгүй эхний алтан улс дээр бол яг 29 улс руу аян дайнд явхад бол гал голомт гэдэг утгаараа уугуул Монгол нутгийн очихын ноёнд үлдээсэн мөртлөө өгөөдөө хааны хаан ширээнд гэрээслээд үлдээсэн байгаа шүү дээ тий. За энэс гадна энэ нь бол яг юу гэсэн үг вэ гэхээр энэ улсын суурийг сахигч гэсэн үг байхгүй төрийн хэргийг хариуцагчаар үлдээж байгаа. За энэ нь бол арт талд нь бол мэдээж тий ар гэрээ хамгаалах үлдэх дээрэс нь хааны одоо тий арт талын бүх зүйлийг одоо цэрэг татлах хууль цаазыг бүрэн хяндаг байсан ийм хүнийг хэлж байгаа байхгүй. Одоо энэ өгүүлбэр чинь ахаад нэг зүйлийг хэлж байгаа. Монголын нуус товчоог очих ноён зохиосон, тэ очих ноён зохиосон гэдэг дээр ахаад нэг өгүүлбэр байхгүй. Энэ юу гэхээр Монголын нуус товчоог яг ингэ уншаад үзэх юм бол 29-ийн аян дайныг нэлийн товч маягаар бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ аян дайнд очих ноён өөрөө яваагүй байгаа зү. Үлдсэн хүн. Тэгэхээр яг ингээ очиж бүгдийг ингээ харж үзээгүй учраас арай багаар битсэн байна гэдэг бас нэг таамаг явж идэг шүү. Энэ зүгээр таамаг бод. Тий. Дэвшүүлсэн санаа нотолтой ер нь бол. За тэгээд ерөнхийдөө бол Тэмүгийн очих нь бол төрийн хэрэгт ингээ хичээнгүүлэн зүтгэхээс гадна энэ хот балгад орд харш бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулах сонирхолтой бас нэгэн байсан байна. Цэцэрлэгт хүрээлэн гэдэг чинь одоо манайх мэдж байгаа шүү дээ тий. Сайхан мод цод тарих энэ үйл явдлыг хэлж штэ. За Тэмүгийн очих нь бас маш урт насалсан. Чингис хааныг тэнгэр тайлсны дараа тий өгөөдөө хааны үед бол хамгийн нөлөө бүхий Ахмад ноёдын нэг гэсэн үг байхгүй. Одоо яг Исүхэ баатрын удмаас Исүхэн удмаас ганцхан амьд үлдсэн. Чингис хааны одоо ингээд тий төрсэн ах дүүнэрээс бодвол ганцхан амьд үлдсэн хүн гэсэн үг байхгүй. Хин гинэ? Чингис хааны удмынхнаас хин амьд очих ноён. Очих ноён уу? Тий одоо өөрөө. За ингээд яг өгөөдөө хааны үед гэсэн ингээд амьд байгаа учраас төрийн хамгийн одоо тий хүндтэй хүн байгаа байхгүй. Гэвч 1241 онд өгөөдөө хаан таал төгссөн. Дөргөний хатан төр барьсан. Дөргөний хатан яг одоо нөгөө нэг цагаатай удмынхнаас ингээд дэмжлэг аваад хэл ахуулын явилгалаар ямар тач нөгөө гүйгийг гэрээслэегүй учраас тий төрийг нэг 4 жил 5 жил барьсан байдаг штэ. За яг энэ үед бол Тэмүгийн очихын амьдралынхаа хамгийн том алдаа хийсэн байна. Тэрний юу гэхээр зарим сурвалжийн мэдээгээр тэрээр хөвшөрсөн хойно хаан сурыг хүчээр авахын тулд өөрийн биеэр одоо тэр нөгөө халах гол тий тэр нутгаас гэсэн зүүн талаас цэрэг их цэрэг хөдлөж ирээд төрлөө орж ирж байгаа байхгүй хар хорин одоо ингээ төв рүү гэсэн эзэнт гүрний төв рүү орж ирсэн энэ үйл явдлыг нь мэдсэн гүйг их цэрэгтэй тий ингээд тоссон байгаа байхгүй. За тэгэн гут нь яг гүйгийг их цэрэгтэй ирснийг нь мэдэн гутаа би нөгөө өгөөдөө хаан таалт өгсөн учраас тий гашууд эмгэнэл илэрхийлэх гэж ирсэн юм а гэдэг зүйлийг хэлээд явсан байдаг. За хожим нь гүйг хаан ширээнд суусныхаа дараа энэ мэдээж их цэрэгтэй ирсэн гэдэг чинь бол с ิจ төрөж байгаа тий. Тэгээ цааш нь бол одоо мэдээ судалсан байж таарах. Гүйг хааны үед бол хаан ширэг хүчээр болоож авах гэсэн гэдэг хэрэгээр цааслуулсан байдаг. Уг нь бол өндөр асалсан тий. Уул нь бол одоо яг хийсэн Чингис хааны тий одоо аавынх нь хамгийн баг дүүн байх гэдэг шүү дээ тий. Зүг биз дээ. Юу биш дээ. Чингис хааны хамгийн баг дүү байх. Чингис хааны хамгийн баг дүү. Исүгэ ноёны гал голомт. Исүгэ алтан ургийн тий гэхгүй юм байна л да. Алтан ураг тий. Югаас л Хабул хааны үеэс ч л алтан ураг гэдэг зүйлж гараад. Тэгвэл одоо эхний ч нэг үеэлүүд гэдэг юм уу тэр баг хүүхдүүдийн шим юм байхгүй шүү дээ тий гүйг мөнх гэдэг юм уу. Гүйг бол авах дүүн байгаас. Дүүн байгаас. Тэгэхээр нөгөө дээдэлтэй үлдсэн ганц том ургийнх нь том ах нь л биш үү. Уг нь бол тийм. Тэр үедээ бол тий. Тэр нөгөө төр булааж авах гэжсэн гэдэг юм л нотлогдсон юм шиг байна тий. Тэгжиж л одоо нөгөө нэг ер нь бол хаан ширээний төлөх тэмцэл гэдэг чинь хэцүү шүү дээ тий. За магадгүй энэ бол Монголын эзэнт гүрний тий 40 жил одоо ингээд зүтгэсэн отолч ноён тий. Энэ одоо зүтгэлтний одоо урам хугарм одоо ингээд түүхэн төгсгөл байхгүй. Энэ тэгээ хаанаас гарч ирдэг юм? Саяны одоо яг цаасалж байгаа үйл явдлыг та хаанаас одоо ингэж ярьж байгаа вэ? За ер нь бол яг ингээд судрын чуулган тий яг эдэр дээр ингээд тэмдэглээд үлдээсэн байдаг байна. Нуус төвчөн дээр байдаг уу? Нуус төвчөн дээр байхгүй. Юун дээр байгаа? Юаншид байж магадгүй тий. Тэгэхээр нуус төвчөн дээр байхгүй гэхээр мараг тэр нөгөө нэг дэвшүүлж байгаа санаа баталгаатай юм шиг санагдаад болчихгүй надад. Ер нь бол өөрөө нөгөө нэг тэр дайнд явж байгаа гэдэг нь Монголын нуус товчоог битсэн байх магадлал өндөртэй гэж байна. За ингээд нас болсон үеийн чинь байхгүй байгааг бодвол нуус төвчөн байхгүй байгааг бодох юм бол гэж.
Нуус товчооны хожим сүүлийн хэсгийг нь болохоор өгөөд ааныг бас бичиж дуусгасан, нэмж засварлаж бичиж дуусгасан гэд ярьдаг шүү дээ, тий. За тэгээ отчхон ноёны тий ингээд ер нь ингээд түүхээс бид нар яг юг сурах хэрэгтэй вэ гэхлээр хүн хөвчөрсөн оноо ч юм уу тий. Магадгүй хүн хизээч хаач ингээ алдаа гаргаж болдог шүү гэдэг зүйл байгаа даа. Тий. Нилээн нас өндөр болсон хоноо ч гэсэн алдаа гаргасан гэдэг санаа хэлэх гээд байгаа байхгүй. За тэгээ отчхон ноёны одоо үр удмаас бол Тачаар гээд ноён байсан. Энэ ноён бол мөнх хаан, Хувлаа хаан нарын үед бол тий тэднийг хаан ширээнд цугт бол нилээн хүч нөлөө одоо ингээ үзүүлсэн хүн байдаг гэсэн. За отчхон ноёны бол за энэ хүрээд өндөрлөө тий. За Тэмүүлэн. За Эсүхбаатарын бол ганц охин тий ганц охин боржгон одоо боржгоны гэсэн үг шүү дээ. Ах дүүсийн ганц эмэгтэй Тэмүүлэн байсан байгаа байхгүй. За тэрээр бол Тэмүүжин тий Хонгороод аймаг цүй тавиад буцаж ирж байгаа ч илүү юу одоо Эсүхбаатар насарч байгаа шүү дээ. Таал төгсөж байгаа. Яг энэ үед бол дөнгөж төрсэн Нира хүүхд байсан байгаа. За эцгийгээ таал төгсөж байгаа тал одоо ингээд тий Нира хүүхд байсан гэсэн үг байхгүй. За ингээд 1180 онд бол нэг мэрэгдийн довтлогооны үеэр гэдэг чим одоо нэг нөхцөл байдал амьдралын хэм маяг тий бүгд адилхан гэхдээ нөх ах нараасаа нэлийн бага настай байгаа шүү дээ баг тий Тэмүүжингээс гэхэд 8 бага гэдэг ч юм уу 8 насаар дүү гэдэг ч юм уу. За ингээд тэр яасан бэ гэхлээр ер нь мэрэгдүүдийг товтлж байхад бол яг тэнд үг байдаг Тэмүүлэн гэдэг л тий одоо үүлэн их хүнд өвөртөө дүүрээд морь ингээд сунлаад ингээд бурхан халдуу уул руу цугтаасаа ингээд тий. За тэгээ Юан улсын сударт бол Тэмүүжинг одоо тий ах Тэмүүжинг өссөн хойно бол Ихэрс аймгийн Бутуутай анд болж гэж байгаа. Нөхөрлөж эхэлсний дараа Бутуун Тэмүүлэнтэй хоримлож хүргэн болсон. За Тэмүүлэнгээс хэдэн хүүхэд төрсөн тодорхойгүй. Тэрээр 1201-ээс 1202 онд залуугаараа өөд болсон гэж байгаа. За хожим бол Чингис хаан төрсөн охин хожим бихий те. Энийг нөгөө Бутуу хүргэндээ ахиж гээд яаж байгаа байхгүй. Сойрхож байгаа гэсэн үг. Хот ургийн харилцаагаа цааш нь үргэлжлүүлэх гээд нь шүү дээ те. За тэгээд үүнээс хойш одоо Ихэрсийн ноёд бол цөмөөрө хааны ухааны гүнжтэй хоримлож Монголын төрд бол зүтгэж эхэлсэн. Одоо Тэмүүлэнгийн одоо нөхрийн далайхан гэсэн үг шүү дээ те. За ингээ 1321 онд бол те Шадуул гигэн хааны зарилгаар бол Тэмүүлэнд бол ийм их ихчмэд гүнж гэдэг цолыг нэхэн өргөмжилсэн байдаг. За ингээ Йоансын судралын тэ гүнжийн одоо илтгэл хэмээх 109-р дэвтэрт тэмдэглэж үлдээсэн байгаа байхгүй. Үүнээс гадна бол өөр мэдээ бол Тэмүүлэн гүнж дээр юусе хараахан байдаггүй. За Монголын нуус товчоо одоо тэгээ түүний одоо нэрийг бол Тэмүүлэн хэмээн одоо 4 удаа тэмдэглэсэн судрын чуулган зэрэг суулжд бол Тэмүүлэнд холбогдох мэдээ бол үнэхээр хомс байдаг. Дуртайг өнгөрсөн байдаг байхгүй. За тэрээр ах Чингис хааныхаа одоо улс байгуулах их үйлсэд ургийн холбоог бэхлэх ийм тус хөргсөн дүү хэмээн одоо түүхэн тэмдэглэгдэх гавьяатал хүн гэсэн. Тэрнээс шүүн үнэхээр одоо ингээд түүхэн үйл явдууд бол маш бага байдгаа гэдгийг хэлэх гээд байгаа. За хоёулаа хамтран ажиллагчаад танилцуулж байна. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмийн хамт олон маань ажиллаж байгаа. За тэгээ бид бүхэн өмнөх дугааруудаар хэлээд байгаа. Ер нь бол төмөр замын гармын аюулгүй байдлыг одоо хангах ажлын хүрээнд төр зогс бүү яар гэсэн нөлөөллийн аяныг одоо маш олон жилийн турш одоо хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол одоо 2013 оноос хойш гэдэг байна. Тийм 2013 оноос хойш манай Улаанбаатар төмөр замын хамт олон маань олон улсын төмөр замын холбоонд элсэн орсон. Энэ цагаас хойш л мэдээж олон улсын төмөр замын холбоо гэдэг чинь тэрүүгээр Монгол улсын төмөр замыг бас дамжин өнгөрөх олон улсын одоо ачаавараа тээвэр болон нийтийн тээвэр те хүн тээвэрчд юм иймэрхүү юмуд явдгаа л гэсэн үг. Гэтэл тэр дунд чинь бас нөгөө орон нутагт чинь бас ингэдэг юм аа нөгөө нөхөн гарцууд хийгээд те доогор нөхөн гарцууд хийгээд үүгээр ч нөгөө нэг амьтад болон мал тууж гаргах юм ийм байгаа. Дээрэс нь тийм гарцгүй тохиолдолд ийм хүн гардаг нэг юм хэсэг юмуд байдаг байхгүй. Тэднийг аюулгүй болгох хэрэгтэй. За дээрэс нь одоо орон нутагтаа гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар нөхөн гарцаар асуудлаа шийдээд болоод байна шүү дээ те. За хаалт гарам мармыг тавьж өгөөд. Ингээ байж л хамгийн их асуудал үүсдэг газар чинь хоосон газар биш хүн ихтэй газар гэж байгаа юм те. Тэгэхээр эн чинь зөвхөн Улаанбаатар яригдахгүй нь л те. Суурин газар бүгд яригдана гэсэн үг. Одоо ингээл Алтан булгаар хашаага богоон гардаг юм. Сүхбаатар хашаага богоон гарч байгаа. Сүхбаатар ч өөрөө нэг том хэсэг байна. За Дархан байна. Тэгээд олон энэ өртөөнүүд байна те. Баруун хараа байна. Тийм баруун хараа байна. Ийшээ ингээд манай энэ дорнод баян төмөр гэдэг ч юм уу тийшээ чивсэн бас төмөр зам байдаг штэ. Ерөн зүгээр яг нь нийтээр одоо явж байгаа юм бол замын үдээс ингээ хашаага гарч байгаа төмөр зам байна. Гол нь энэ голд тэр нөгөө олуулаа суурин байгаа тэр газар дээр чинь гармын аюулгүй байд гэдэг юм л хамгийн их одоо цаг хугацаа үрдийг за тэгээд хүний ам гэж эрдэнэт том үнэтэй зүйл байна. Дээрээс нь машин тэрэг за тэгээд бүр гэр бүлээ аваа явж байгаа бол дээрээс нь тэгээд тэр одоо гарман дээр амжинаа гэж бодоод машинтай яв орчдөг юм байл да. Ингэснээсээ болоод олон улсын тээвэр юм амиг зогсоодог гэдгийг шүү. Тэгэхээр та бүхэн маань ер нь хүн болгон амжихаар юм шиг санагддаг юм байна. Энийг хэдүүлээ яг ингээ хөлийн зөвшөөрөлд тогтчихсан айгүй ярьдаг. Хүн болгонд ингээд галтрыг ирж яхад урдуур машинтаа гараад амжичмаар юм шиг санагддаг юм байна. Гэтэл
нөгөө нэг гайн таарад гэдэг шиг дугуйчин нэг юм тэглээ зогсвол яах вэ? Харин тийм шүү Тэ? Амжинаа гэж бодож исэн боловч тэр машин чи яасан мэддэггүй унтарчвал яах вэ? Тэгэхээр ямар нэгэн зүйлийг одоо хийх гэж байхдаа тий эрсдлийг нь төрүүлж бодоод гэр бүл үр хүүхдээ бодоод хөрөнгө мөнгөө бодоод тий одоо битгий төмөр замаар амжина гэж урдуур нь машины урдаа төмөр замын одоо галтганы урдуур битгий гараагаа л гэдгийг дахин л сануулад байгаа. Тэгээ одоо сануулад нэмэр байхгүй байна л та. Одоо бүр ичмээр энэ хараа. 2022 онд одоо энэ сүүлийн 4 жилийн судалгааг харуулж байгаа. 2022 онд Улаанбаатар төмөр замын энэ гармуудаар амжинаа гэх машинтайгаа хүмүүс явсан байна. Тэгсэн чинь 53 удаа яг ингээд галт тэргийг зогсоосон тийм том хэмжээний зүйл болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 2022 он гэдэг чинь одоогоос 4 жилийн өмнө заяа. Тэгсэн чинь 2025 онд хийдгээж 55 гэд өссөн. Ингээ өсөд байгаа байхгүй юу? Бүр. Тэгэхээр одоо энэ хүмүүс мэдээлэл нь одоо яаж хүрэх ёстой одоо байж болох бүхэл газраар дамжуулаад хүргэж л байгаа байлгүй дээ. Энэ ерөөсөө хувь хүний өөрийнх нь хариуцлага болж байгаа юм л та. Тийм би бас яг нөгөө нэг ажиллаад хараад гэрлүүгөө харж явах замдаа дүнжин гар болон наран туулын замын уулзраар байнга явдаг байхгүй. Тэнд чинь бас яг л ингээл их хаяа бас ингээл нөгөө нэг яг гарцсан дээр ингээд таарна шүү дээ. Гэрэл асаал ингээд зогсоол те анхаараараа галт тэрэг явж байна. Анхаараараа галт тэрэг явж ингээл те. Тэгэхэд л тэр явган хүмүүс гүгэд идэв шүү дээ хажуугаар нь. Тэр нэг юм ингээд тосцсон нөгөө яцсан багтал. Тэрээс айгүй юу харагдаг байхгүй бас. Би машин дээр сарж байгаа ш тэгэхэд л гүйж яхад л. Тэгэхээр бити ирээсээ тэгээрээ яа тэрээс одоо би ч одоо машин тэргэлээ юм бодсон чи бас явган зорчилсан гэдэг юм те. Тэнгүүр бол яг ингээ явган зорчигноо гүгээ гараад байдаг. Тэгээ амар юу гарч байгаа юм чи. За тэрнээс биш манай Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хамт олон маань одоо хичнээн жилийн турш Монгол орныхоо одоо тий энэ олон ачаа бараа тээврийн тэнцэгт үзүүлж байгаа нөлөө болон хүмүүсийг нааш цаашаа явах галт тэрэгтэй холбоотой хамгийн гоё юм би эмээтэйгээ суугаад Улаанбаатар хотод ирдэг байсан. Тэгээд нөгөө нэг сэлэнгээс чин өглөө энд буудаг. Оройн суугаад өглөө нь тэнд буудаг гэдэг юм ингээд хичнээн цаг явдаг. Тэгээд тэнд дотор явж моод хүмүүсийг харж марах ийм гоё байдаг. Тэгээд энэ болгоныг жигд хийгээд явдаг ийм хамт олон байдаг тий. Надад бас айгүй гоё дурсамж байдаг штэ. Би яг ээжтэйгээ нөгөө нэг айгүй жоохон байх та нөгөө нэг таа чин дарах нэг зүүн хараар явдаг байхгүй байнга. Зүүн хараар хамаатангийнхаа руу явдаг. Манай нөгөө нэг наг цахах байдаг. Тэгсэн чинь юу яж байгаа. Анх нөгөө нэг галт тэрэг сууж исэн юм маань болохоор тэр нэг галт тэрэгний тэр яг олон суудлын ингээд голд жижигхэн ширээд шүү дээ тий. Тэр л надад айгүй том харагддаг юм да. Тэгээд тэндээс ингээд нөгөө нэг галт тэрэг айгүй цайтай шүү дээ. Тэр цай ингээд авангуут л ээж тэндээс ингээд өөхөд айгүй холоос ингээд өгж байгаа шиг харагдажсэн. Тухайд би маш жижиг байсан л шүү дээ. Тийм. Одоо нэг нийтийн хэсэг шүү дээ тий. За ер нь бол Улаанбаатар төмөр замынхаа хамт олонт одоо Монгол орныхаа энэ их юу гэдгийг те тээвэр хүмүүсийн яаралтай ажил тэгээ нааш цааш нь асуудалгүй хүргэх энэ болгоныг ингээд жигд аваад явдаг нь талархдаг шүү. Бид нар эргүүлээд одоо нөгөө суурин соёлын шил рүү шилжээд ингэсний маань хариуд бидэнд бас ингээд заавал хотын гэдэг юм уу суурин дамжиж байгаа хүмүүсийн мэдэх ёстой хариуцлага гэж үүрэг гэж юм байдаг. Тэнд нь бас энэ гармын аюулгүй байдал гэдэг юм ордог юм байна шүү. За баярлалаа. Анхаартай байцгаая тий. Тий. За бэлгүүдэн ноён. За бэлгүүдээ бол Эсвүгэн Баатарын баг хатан те сочигэл ихээс төрсөн. За Тэмүүжингийн эцэг нэгтэй дүү насаараа бигдрийн те ингээд араас төрсөн тул Тэмүүжингээс дүү хасраас бас ахмад байж магадгүй гэдэг юм санаа бас яваад байдаг. За түүний амьдрал бол уучлал, үнэн чудраг, зан, агуу их төвчээрийн үлгэр жишээ гэсэн үг байхгүй. За судрын чуулган бэлгүүтэйг бол юу яаж байгаа. Одоо нөгөө нэг Эсвүгэн Баатарын 5 дахь хүү гэж тэмдэглэсэн байдаг байхгүй 5 дахь хүү. За гэхдээ энэ нь бол насаараа хамгийн бага гэсэн утга санаа биш байгаа. Эсвүгэн Баатарын өөр нэгэн хатнаас төрсэн буюу бага хатнаас төрсэн учраас өөлөнхөөс төрсэн хүүхдүүд нь эхний дөрөвт ороод те хүүгүүдээсээ тэгээд 5 дахь хүү гэдэг утга санааг илж байгаамаа гэдэг зүйлийг хэлдэг. За тэгээ харин хожимын монгол сурвалжуудад бол те одоо Эсвүгэн бэлгүүдэ Баатарын одоо бэлгүүдэгийн те эхийнхэн нэрийг нь бол Монголын нууц товчонд бол огт байдаггүй. Тий. Бид нар нөгөө орчин үеийн тэр улаан хавцтай Монголын нууц товчоноос сочигэл гэдэг нэрийг хараад байгаа штэ. Яг одоо албан ёсны одоо Монголын нууц товчоо их хөлбөр дээр бол байдаггүй. Харин хожимын монгол сурвалжуудад сүлжигэн, шүжигэн, сожигэн, сүчигээл, сүмчигэн, мангилүн, мангала, дагаши гэх мэтэр одоо маш олон янзаар бичсэн байдаг байхгүй. За түүний нэрийг Монголын нууц товчонд те нийт 49 удаа дурдахдаа 2 удаа бэлгүүдэд ноён гэж гарсан байдаг. Монголын нууц товчоноос үзэх юм бол бэлгүүдэ Чингис хааны агтыг хариуцсан цагаас эхлээд түүний нэрний ард ноён гэдэг цол зүүж явсан байхаа гэдэг. За бэлгүүдэн ах бигдэр те. За Монголын нууц товчонд өгүүлснээр Эсвүгэн Баатарын нас барсны дараа бол нөгөө Тэмүүжин хасар хоёр харуулж алдаг. За энэ бол нөгөө голомтыг минь бүс хамраараа гэдэг те энэ зүйлийг хэлж байгаа бэлгүүдийг төвчгтүн те гэдэг хэлдэг штэ.
Гэтэл энэ цагаас бол бэлгүүдээ эцэг нэгтээ ах дүү нараасаа үс ангидгаас илүүтэйгээр Тэмүүжингийн үгийг дагаж хүчээ өгсөн байгаа юм. За Тэмүүжингийн өөрийн тий одоо ингээд анд нөхдийн цуглуулсан ихний хүчээ бүрдүүлэх хэрэгт бэлгүүдээ чухал үүрэгт оролцсон байдаг байхгүй юу. За Тэмүүжинг улс төрийн одоо тэмцлийг эхнээс нь тууштай дэмжсэн хүн. За 1980-ад онд бол мэрэгдийн довтлохооны үеэр бэлгүүдээ амьдралд асар том үйл явдал тохиолдсон. Тэр нь юу гэхээр нөгөө бүртөө өвчнийг авч явсан тэр одоо мэрэгдүүд байгаа шүү дээ. Энэ чинь сочиглийг ч гэсэн аваа явчихж байгаа. Ээжийг нь аваад явчихдаг. За ингээд нөгөө нэг Тэмүүжин, Жамуух, Тойрол нарын нэгдсэн баг мэрэгд аймагрууд довтлсон тий. За ингээд мэрэгд аймагрууд довтлоход нь бол бэлгүүдээ яг тэр үед нь бол ингээд айл болгоноос ээжийг хайгаа явж байгаа шүү дээ. За ингээд тэр айл байгаа гэдгийг сонсонгуудаа ихээ аавь гэж очсон чинь гэрийн баруун үүдээр яг нөгөө бэлгүүдийг нь хийснийг сонсонгуудаа гэрийнх нь баруун үүдээр нь орвол их нь одоо ингээд навтрахаа нэхий дээлтэй бөгөөд гэрийн зүүн үүдээр гарч хүүгээ ирж байгаа мэдэн гутаа гараад гадаа үүдэнд байсан хүнд хийлсэн гэж байгаа. Хайрт хүүгүүд минь хаадын зэрэгт хурч байтал харин би энд харц муу хүнд харьяалагдаж явна. Хан хүүгүүдийн нүрийг харж яахан зүттэй чадах үлээ гэд ингээ ой шуугуу цухтагаад орчдөг. За ингээ ой шуугуу цухтагаад орсныхын дараа бэлгүүд ахиж ээжийг олоогүй. Тэгээ бүр ингээд одоо багтарч өгөх гэж байгаа хүнтэй мэрэгд хүн болгоныг харахтаа ихийг минь авчир гэж харваад байдаг байсан гэд тэ. Энэ зүйл болдог байхгүй. За хожимын монгол сурвалжуудад бол хасрын хаваар бэлгүүдийн бүхээр хартныг одоо хамгахдхан одоо тий хатууг зөөллөө гэд гэсэн үг байдаг Чингис хааны өөрийнх нь хэлсэн үг. За тэгэхээр бэлгүүдээ болвол их Монгол улсыг байгуулахад хэр нөлөөтэй оролцсон бэ гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. За 1989 он Тэмүүжин хамаг Монголын хаан болсон. Чингис хаан цолыг авсныхаа дараа бэлгүүдээ болвол тий харалдаа тохуурун хоёрыг одоо ингээ энэ гурыг гэсэн үг агт байрч агтчин болтгоо гэж ингээ чухал албанд томилсон байдаг. За үүнээс гадна бол агчин гэдэг бол Чингис хааны маш том албан тушаал байхгүй. Өөрийнх хамгийн ихтэй хүмүүстэй өгнө гэсэн үг. Тэгэхээр хэдийгээр тэр багтанд болсон тэр үйл явдал байгаа ч гэсэн эцэг нэгтэй гэдэг утгаараа эднэр бол тий цаашдаагаа их Монгол улсын төлөө хамтдаа зүтгэсэн гэдэг санаа хэлээд байгаа. За 1994 оны үед болсон далан байлжуудын байлдааны дараа Тэмүүжинтэй олон хүн дагаар ирсэнд ингээд юу яаж онны одоо ингээд шууд ингээд найр наадам хийсэн байдаг шүү дээ зүрхэнтэй цог. За энд нэг зодон болдог тий санаж байгаас таа. За энэ зодооны үед яасан бэ гэхээр ер нь бол Тэмүүжингийн одоо ингээд морийг тий ер нь бол манай талыг бол ингээд бэлгүүдэ хариуцж байгаа байхгүй. За ингээд бэлгүүдэ засаад ингээд явж исэн чинь Чингис хааны ингээд морийг барьж явж байгаа гэж байна. Гэтэл зүрхнээс бол яасан бэ гэхээр бүрий бүх одоо найр наадмыг засаж байгаа. Гэтэл нэгэн хатган овгийн хүн морины одоо цолбор хулгайлж явж хагаад бэлгүүдэд баригддаг байхгүй. Тэгтэн бүрий бүх тэрийг өмөөрөөд тэгээ бэлгүүдээ бол дандаа барилдаж явдаг хүн учраас нөгөө баруун одоо ингээ мөрөөтэй ингээд ил гаргаж явж идэг. За тэгэн гут нь яасан бэ гэхлээр баруун ханцуугаа ингээд шуугаад тэгтэн бүрий бүх нөгөө баруун мөрийг нь хахж авцсан гэж байгаа байхгүй. Тэг цусаа гоожуулаад цовруулаад явж ирснийг нь модны сүүдэр дотор одоо ингээд найрлаад сууж ирсэн Тэмүүжин харчингууд энэ юу болсон бэ гэсэн чинь өө энэ айл өглөө те тийм болсон бэлээ. Ах дүүнээр дөнгөж эвлэж нэгж хахад те надаас болоод бити одоо ингээд мууталцаа гэдэг санаа хэлсэн боловч Тэмүүжин тийм байхгүй гэд одоо найргны бүлүүр одоо бургас модны мөчөр хуглаад те ингээд хоорондоо байлцаа гэж байгаа тий зодлоод одоо тэдний талын хоёр хатныг хүртэл олзож авдаг тий. За эндээс бол яг юу гэсэн утга санаа хэлж байгаа юм бэ гэхээр зөв яг бэлгүүдээ бол эв нэгдлийг эрхэмлдэг хүн байсан юм аа. Тийм байна. Тий. Гэдэг санаа хэлээд байгаа юм. Тий. Аль багаас л тий. За одоо энэ бас л нэг зүйл л шүү дээ тий. Гэтэл бас бэлгүүдийг нэг ач гавьяа байгаа. Тэр нь юу гэхээр энэ зүрхэн аймаг чинь одоо ингээл дарагдахгүй ингээ байсыг л ингээ бодоодсон тий. Дараа нөгөө нэг татар руу дан хийгээд яваад ирэхэд нь 10 хүнийг алаа 50 хүний хувцыг дэрэмчихсэн энэ үе байсан шүү дээ. За энэний дараа бол мэдээж нөгөө нэг зүрхний одоо сачаа бэхэ тайчуу нарыг устгасан боловч зүрхэн нарыг ер нь бол бүрий бүх удирдаад байгаа байсан байгаа байхгүй. За нэгэн өдөр Чингис хаан бүрий бүх болон бэлгүүд хоёрыг хооронд нь барилдуулъя гэдэг. За ингээд яасан бэ гэхээр бүрий бүх бол өмнө нь бол бүх улсын бүх байхгүй. За ийм хүн. За ингээд бэлгүүдээ тэр хоёр хоорондоо барилж исэн чинь бэлгүүдээ тий бүрий бүх ингээд унцдаг байхгүй. Бэлгүүд ингээ арай хийж дээрээс нь ингээ гараад суугаад Тэмүүжин рүү харсан чинь Тэмүүжин хөмхийгээ зодог байхгүй. За энэ үед нь бол яасан бэ гэхээр хүл одоо нуруу хоёрыг тэгээ угзраад бэлгүүдийг нураг хугалдаг. Бэлгүүдийг ингээ уучлаараа ингээ ярианд ингээ орчдөг шүү. Бүрий бүх юм. За бүр анхаарлаа сонсч байсан байж тэгээд. За ингээ бүрий бүхийн нураг хугалж байгаа байхгүй. Тэгвэл бүрий бүх юу жилдэг вэ гэхээр бэлгүүдээ би чамд те өөр дийлдэхгүй лээ. Би чамаг баг нэг гараа өрөөсөн гараараа бариад өрөөсөн хөлөөрөө ташиж унгаадаг үлээ. Чингис хааны те ингээд харцнаас нь айгаад ингээ чамд ингээ бууж өгсөн дүр үзүүлсэн чинь ингээ ийхүү өглөө гэж. За ингээ бэлгүүдээ яасан бэ гэхээр одоо нөгөө зүрхэн аймгийг удирдаад байсан те одоо хамгийн том
удирдагчийг нь замаас нь зайлуулж өгөх энэ төлөвлөгөөнд оролцож байгаа л гэсэн үг шүү дээ. За энэ үйл явдал тиймэр харж байгаа барилт үлдүүлсэн гэсэн чинь тий. Тэгээд тэр хатснаас нь айгаад тий дийлдэг гэж байна шүү дээ. Гэх мэтлэнгээр одоо бол бэлгүүд бас нэлээд тусалж байгаа сте. Бас алдаа гаргана. Тэ хатахгүй ингэж хаах гэдэг шиг. За энэ нь юу гэхээр татарыг эзэлж авсан тий. Эзэлж авсныхан дараа одоо ингээд бүгдийг нь одоо тий яаж одоо яах вэ гэдэг ийм их хуралдаа болж байгаа шүү дээ. За энэ их хуралдаагаар бол яасан бэ гэхээр бүгднийг нь бол тий зөвлөсөн байгаа. За энэ хуралдаа дээр Монголын нууц очоод ингэж тэмдэглэсэн. Эрт цагаас эцэг өвгдийн нь хорлсон энэ муусан татаруудыг игнэг дуусгахын тулд тэрэгний булд хэмжиж үгүй хийж устгая. Үлдсэн ихнэр хүүхдийг нь үүр тий гэж үүд болгонд нь хувааж үүрдийн боол болгоё гэж ингэж зөвлөсөн байгаа байхгүй. За ингэ зөвлөснийг нь яасан бэ гэхээр их чирэн одоо тий татарын бас удирдагчтай эсвүүн хоёрын аав нөхгүй гатны тий. За ингээ бэлгүүдээс асуусан байгаа. Та нар ямар үг зөвлөдөг вэ гэдэг. Гэтэл бэлгүүдээ хэлсэн байгаа. Та бүгдийг тэнхлийн цүүд хэмжиж түүнээс өндөр нуруутныгийн цөмийг нь хятгаар тогтцоо гэж байгаа байхгүй. Энэ нөгөө их хуралдаа нууцыг задруулцдаг байхгүй. За энэс чинь болоод нөгөө татарууд чинь биднийг одоо тий тэрний цүүд хэмжиж одоо устгах юм байна гэд шивээлээд ингээд хөөх ингээд дайм болчихж байгаа байхгүй тийч чинь тий бослого маягийн болчихж байгаа штэ. Ингээд тэднийг барьж авахын тулд бас нэлээ их цэгэргүүд тохирсон. Тэгээд тэнд нөгөө ял гүйцэтгэж байгаа штэ тэрний цүүд одоо тэнхлэгд одоо ингээд тэнцүүлж хядна гэж штэ. Ингээд хядна гэсэн чинь нөгөө хэд чинь нэгд өгөх юм чинь ингээд нөгөө дэр авч өгөхийгээд бүгд ханцуунда нэг хурдахтаа яг ял гүйцэтгэж яхад ахиж Монгол цэрэг нарыг харааж байгаа байхгүй. Тэгээ энэ үйл явдлаас болоод одоо Тэмүүж маш их уурда тий бидний уураг дотроо хилэлцсэн. Энэ үгийг бэлгүүдэд задруулснаас болоод бидний цэрэгт маш их хохирол амьсгалаа. Үүнээс хойш түүнээс цааш бэлгүүдэг их хуралдаагаас хас оролцоолохгүй. Тэгэд бэлгүүдээ их хуралдаа болж байгаа энэ үед нь бол гадуур тий юу болж ин гэдэг одоо хулгайг зэлгийг одоо ингэ шийтгэхэд тий ингээд явжээ. Гагцгүй их хуралдаа дуусны дараа их хуралдаа дуусаад одоо ингээд тий арх сүгэнсний дараа орж ирнэ гэж байгаа байхгүй. Хуралдаан дараа арх сүгэннэ нөө. Одоо ер нь ингээд гадуур ингээ хурлууд болохоор араас нь жоохон парти маягийн болчих гээд байдаг шүү дээ. Айл 13 дугаар зуунд байсан зүйл гэсэн үг байхгүй. Тийм тий. Тий энэ ч уламжлалаа л явна. Тэгээ бас нөгөө харийн хүнийг ч юм уу тий одоо зориод ирсэн хүнийг ч юм уу бүр ингээд хамтдаа сохттлоо уух нүгүү юу гэж шалгадаг тий. Харин тий. За гих мэтлэг байгаад байна шүү дээ. За тэгээ хурлаа дуусны дараа одоо харин бэлгүүдээ Дарида 2 энэ нус тушаад айгу сонио өгүүлбэр өгдөг. Дарида очихын 2 одоо сая орж иж болно гэж. Тэгэхээр Дарида очихын ч гэсэн бас нэг зүйл хийсэн байж тарах гэдэг тий. За энэ мэтлэнгээр зүйлүүд байгаад байгаа юм. За тэгтэл дараа нь бас нэг зүйл байгаа. Тэр нь бас нэг гавья маягийн зүйл. Энэ юу вэ гэхэлэр нөө 8 улстай дан хийх гээд ирсэн сая очихын ном юу яриад байгаа. Миний адуу тарган байна тий. Одоо ингэж зүгээр хөдөөж хагаад хүлээгээ суух юм уу? Эсвэл одоо ингээ Монгол ингээд ялагдсан гэдэг муу нэр авах юм уу гэдэг зүйлийг хэлсэн штэ. За энэ үед нь бол бэлгүүдээ юу хэлсэн бэ гэхэлэр тэнд бас яг энэ хуралдаагаар тий. За гэхдээ одоо би наана нэг юм тодруулчихъя. Тэрний юу гэхэлэр сая энэ татарыг ингээд мөхөс татарыг одоо тэрний цүүд тэнцүүлж хадлаа штэ. Энэ үед юу болсон бэ гэхэлэр бэлгүүдээ их хуралдаагаас хассан штэ. Тэгсэн чинь 2 жилийн дараа одоо бас их хуралдаа болж штэ. Тэр бэлгүүдээ үг хэлээд штэ. Одоо ойлгож байна уу? Энэ нөгөө нэг тэр шийдгсэн зүйл нь магадгүй 2 жил үргэлжлээд буцаагаад их хуралдаад оролцсон тал байсан юм шиг байна тий. За яг энэ нөгөө хээрийн бас яаралтай хуралдаа байсан болохоор бас оролцсон ч байж магадгүй. Ер нь бол янз янзын талтай шүү тий. За бэлгүүдийн хэлсэн үг юм байна. Амьд тий яваа байтал алтан хоромсгоо алдвал амьд явсны хэрэг юм. Ном сумаа барьсаар саадаг хоромсгоо тэрэлсээр ясаа хээр орхихоос эрхэм сайн үхэл эр хүнд байх уу? Ар 8 улс агуу их нутагтай, ард иргэд олонтой, адуу мал баялагтай гэж тэг их сүр бадруулан ийм өгүүлж байна. Харин энэ дайлимд халдаж бид очивол нутаг усыг нь эзэлж нум сумыг нь булаахад бэрэхгүй. Одоо бид довтлон очивол олон адууга хурааж амжихгүй. Орхиод зүгтаах нь тэг магадгүй биш үү. Орд гэрээ ачиж чадахгүй хаяа залах нь лавтаа биш үү. Олон харьяат нь ой тайгаж шургаж осолдон самуурах биш үү. Одоо ийм үгийг сонсоор байж огт зүгээр өнгөрүүлж болохгүй. Олон даяар байлдаар модыг гэж. За ийм үгийг хэлсэн. За бэлгүүдийн энэ үг болон отголжин ноён те энэ хоёр үг зөвсөгдөж одоо ингээд дан хийх санаа гарч иж байгаа гэсэн үг байхгүй. За ингээд 1206 их Монгол улс байгуулагдсан. За Чингис хаан нөгөө дүүнэртэй иргэн сойрхсон. Энэ иргэн сойрхож байхад бол бэлгүүдэд 1500 өрх сойрхдаг. Хасар 4000 байсан. Отгон ноёнд 100000 байсан тий. Тэгээд нөгөө зөч
цагаатаа өгөөдөө гэдэг ингээд дэрт ингээд өгсөн байгаа шүү дээ. Тэгсэн чинь бэлгүүдэд 1500 иргэн. За тэгэхээр энэ бол бэлгүүдэгийн зүтгэл бус дүүнээс нь дутуугүй байсан мөртлөө Чингис хаан яагаад ийм зүйл сойрхсон бэ? Ийм багыг сойрхсон бэ гэдэг нь тэрээр нөгөө Исүхэ баатрын өөр хатнаас төрсэн гэдэг энэ зүйл Өвлөн хатны 4 хүүгүүдээс хизээд нэг шат доогуур явжсэн гэсэн үг байхгүй. Тийм санаа явж байгаа тий. За бэлгүүдийн ноён олон хүүгүүдээс тухайлбал 100 хэмээх хүүгүүн нь 100 их нэртэй 100 хүүгүүнтэй байсан гэж байгаа. За Хувлаа хаан нэгэн удаа хасар бэлгүүдийн нарын ургийг тоолоход 40-од хүнтэй хасрын ураг олширсоор 800 хүнтэй болсон байхад 100 хүнтэй бэлгүүдийн ураг цөөхөн байсан гэж байгаа байхгүй. Бэлгүүдээ бол хувь хүнийхээ хувьд бол байлдах дуртай одоо эрлэх дайчин зоригтой эв нэгдлийг эрхэмлэн үздэг хүн байсан гэж байгаа. Түүний ургийнхныг бүх бэлгүүдийн удам хийж үтсэн гэж байгаа байхгүй. За бэлгүүдийг насны талаар бас ингэж байгаад байдаг. Бэлгүүдээ яг хэд насалсан юм бэ гэдэг. Бэлгүүдийг зарим тохиолдолд бүр 110 насалсан гэдэг зүйл яриад байдаг. Тий. Үүнээс гадна бэлгүүдийг бас янз янзаар хэлээд байдаг л те. Гэтэл он цаг нь ингээ хөөгд үзэхээр бас зүрээд байдаг байхгүй. 110 насалсныг нь хөөгд үзэх юм бол 1145 онд төрсэн бол таарах гад байдаг. Ямар таач бол мөнх хааны үед бол 1255 оны үед бол амьд байсан гэсэн ийм зүйл байгаад байдаг байхгүй. Бараг нэлийн урт насалсан байгаа юм. Бараг 100 төгсөн ч юм уу тий. За энэ юу гэхээр тэр мөнх хаан болон Хувлаа хааны үед гэж байгаа. Хувлаа хааны үед ч гэсэн ингээд амьд байсан гэдэг санаа гарч ирдэг байхгүй. Тийм бэлгүүдээ бол маш их нэр нөлөө бүхий ноён байсан гэж байгаа байхгүй. Нэр нөлөө бүхий. Тэр нь юу гэхээр одоо 1255 онд амьд байсан гэдэг шалтгаан нь юу гэхээр мөнх хаан хамгийн анх тэр сүн усын аян дайныг чинь Хувлаад удирдуулж явуулдаг гэсэн шүү дээ. За тэгээ Хувлаа тэр аян дайнаас эргээд ирэхэд нь мөнх хаан айгу том донгоцсон байлээ л дээ. Тэгтэн бэлгүүдээ ноён одоо ингэж өмнөөс нь одоо ингэж өмөрсөн үг хэлж ийсэн. Тэг мөнх хаан юу ч хэлж чадаагүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг настаа өндөр настаа гэдэг ч юм уу ийм насыг насалсан хүн гэж. Жохон дээр 110 насалсан гэдэг нь болохоор 1271 онд таалалд өгсөн гэдэг бас нэг санаа бас яваад иддэг. За тэгжиж Тэмүүж Чингис дүү гарч ирэх гэдэг тийм. Тэг ингээд янз янзын л гарч ичээ 1255, 1264 он жилүүдэд 65 он, тэгээд 71 он жилүүдэд бас ингэж нэг гарч ирээд байдаг юм шиг санагдаад байна. За тэгвэл тэр яг энийг бол бас маш сайн судалж хэд насалсан бэ гэдгийг нь гаргаж ирэхгүй бол зарим тохиолдолд бүр Чингис хаанаас ч ах болоод бүр 45 онд төрсэн болж таарч байгаа гэдэг тийм. За өнөөдөр ингээд ийм хүрээд Чингис хааны дүүнер хэмээх энэ сэдв маань тий 2 дугаар болоод нэвтрүүлгийн маань сав дүрч ийна гэд нэвтрүүлгээ жаргах байлаа. Тэгээ бас л юу яаж юм шүү те. Дөнгөж одоо нэг айлын хүүхдүүдийг ярьж байгаа те. Нэг эцэгтэй хүүхдүүдийг ярьж байгаа юмнээс бас л ингээл орооцолтол ингэчгэлээ шүү те. Ер нь цаашлаад ингээд нөгөө хүүхдүүд нь залгаж орж ирээд ач нар нь орж ирээд за тэд нар ингээд нөгөө нэг ариг бүх Хувлаа хоёрын ч гэдэг юм ингээд бас ингээд юмуд ороод ирвэл нэлээд анхааралтай сонсч иж ойлгох юм шиг байна. Одоо өгөөдөө ханаас хоошоогоо үйл явдал гарч ирж штэ тий. За энэ үед чинь бас нэлээд их бүжигнаа болно штэ тий. Одоо гэтэл тэнд цагаадаан хүүхдүүд байгаа тий. Зүчийн хүүхдүүд байгаа тий. Тэгсэн хэрнээсээ өгөөдөг яаж байгаа. Өгөөдөгийн араас өгөөдөн хүү залгаж байгаа. Тэгснээ тулуун удам орж ирээд ингээд бүр нэлээд их юм болно. Энэ гэхдээ бидний одоогийн ертөнд одоогийн нийгмийн ойлголт тэнд биш л тий. Энэ дундад зууны үе. Тэнд нүүдэлчд шал ондоо өөрсдийн дүрм журмаар амьддаг байсан. Тийм дал одоо бодвол одоо Өвлөн хатнаас төрсэн хамгийн бага нь Отчин гэж тий Отчин гэж одоо өгж байгаа байлгүй дээ. Гэтэл энэ ч нөгөө нэг Сочигэлээс төрсэн бэлгүүдээ чинь хэрвээ дүү байх юм бол бэлгүүдээ Отчин гэх юм байна шүү дээ баг тий. Тэгэхээр тэр чинь бас дахиад нэг юм өрх тусдаа өрх бол явчих байгаа байхгүй тий. Бидний хэлсэн үгнээс бол тэгээд гал голом тэгмэн гэдэг утга санаа бол тэр л байгаа байхгүй. Тийм ээ тусдаа өрх бол явчих чинь. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар амар амгалан аял Отог Авдогийн хамт олон маань ажиллаж байна. За мөн дээрээс нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмийн хамт олон маань төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд төр зогс бүү яар нөлөөллийн аяна та бүхэндээ бид бүхний дэмжин бас хүргэлээ. За нэвтрүүлгийн маань бэлтэн хүргэсэн Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. За тэгье. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4558. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа.
Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.